За хай энэ удаад юу ах чинь өөрийнхөө аксессуарууд болон charms тэгээд бүтээгдэхүүнүүдийг харуулъя гэсэн. Тэгтээ би бодсон. Бүтээгдэхүүнүүдийг гэхээр яг лакнуудаа харуулах шаардлага байхгүй. Бейс энтрийнхаа зургуудыг би бол энэ пост хэсэг дээр тавьсан байгаа. Топ бол тэ нэг амар спешиал юм байхгүй. Тэгээд зүгээр юм сонирхолтой юмнуудыг зүгээр харуулъя гэж бодлоо. Detail энтерт хэрэгэлдэг тийм юмнуудаа тэгээд аксессуараар тэгээд charms-удаа харуулъя. За тэгээд хамт байгаарай. Миний аксессуарууд гэвэл одоо аимшигтай их юм байгаа. Жишээлбэл за миний аксессуаруудыг харцгаая л да. За нэг юм гинжнүүд байна. Бүх амьтад том 3D амьтад байна. Тэгээд piercings байна. Энэ piercings амар зуртай. Би та дараа нэр piercing цоолж үзүүлэх юмсан дээр хумсаа яаж хугалахгүйгээр цоолохыг харуулъя. Boba tea байна. Эднэрт амар дуртай байгаа. Хардаа. За бас тэгээд нэг юм гинжтэй charms байна. Тэгээд байдаг. Тэр нь ингээд зүгээр байдаг юмнууд байгаа заяа. За charms аксессуар энтриг бол ингээд ингэж харагдаж байна. Эдрээгээ би ингээд нэг бүрчлэн харуулах боломжгүй. Бүр асар их. Тэгээ зөвхөн эднэр бас ингээд биш заяа. Би яг дэлгүүр шиг их юмтай. Тэгээд тэнд бас харагдаж байна. Тэднэр ингээд бүгд бас юмнууд байгаа. Сонирхолтой хэлэхэд миний амар ямар шаардлагагүй ч гэсэн амар эс юмнууд хараа. Look at this чулуунууд. Энэ чулуунуудыг хардаа. Би 100 болохоор энэ чулуунуудаар амар гоё юм хийн гэж бодож авсан. Тэгээ нийлээд угаасаа хямдарсан байсан байхгүй нэг юм креатив юм хийдэг дэлгүүрээд нь шүү дээ тий. Янз янзын бүтээгдэхүүнүүдтэй. Тийм дэлгүүрт байсан. Тэгээд хямдарсан байхаар нь авсан юм ингээд байхгүй дээ. Энэ болохоор ингээд neon powder байна. Бас шигтгээнүүд тэгээд дахиад ийм юм. Дээшээ бас зөндөө шигтгээ саанууд тэгээд бас ийм юмнууд. Тэгээд аксессуарс маань нэ. Нөгөө нэг ийм үрдэг powder-нууд болохоор хараа. Ингээ өнгөөр байгаа. Өнгө пигментээрээ ийм урт үргэлжилсэн байна. За тэгээд өөр ингээд юм сонирхолтой бүтээгдэхүүнээс гэвэл би сүүлийн билүүдээ нэг Монголоос авч ирсэн unboxing-д харуулж исэн. Энэ DJL лөө. Яа, DJL гэдэг брендинг. Энийг гэхдээ аваарай. За энэ нөгөө нэг юу? Шингэн металл лайнер зурхад ашигладаг. Тэгтээ энэний өнгө амар сайн байсан шүү. Тэгээ энэ хоёрыг бол доор хэрэглэж байгаагүй. Энэ юм нөгөө Yagafter silver, rose silver ер нь. Тэгээ энэ юм golden silver аа. Golden энэ хоёрыг ашиглаж үзээгүй. Энийг л хэдүүд ашиглаж үзсэн. Дэжгүй ээ. Яг энэ дээр харагдаж байгаа. Ингэж хэрэгэлсэн. За тэгээд spider gel гэж байдаг те. Spider gel-ийг одоо жишээ нь ийм бодолтон дээр ингэж ашигладаг. Энэ дээрээ болохоор би энэ зүгээр өнгөгүй spider gel-ээс ахаа. Тэгээд энэ spider gel-эн дээр бас тийм ээ өнгөгүй spider gel. Энэ дээр бас ингэж шууд хатангуудаа гаргаж ирээ пигмент өрөх боломжтой. Пигментийг хүлээж авдаг тийм дэжгүй spider gel байсан шүү. Тэгэхээр уг нь энд л байхад тэгээд өнгийн металл spider gel хийх боломжтой юм лээ. За нэг ийм юм байна. Энийг бол би Монголоос авч ирсэн баг. Яг хаанаас авснаа санахгүй байна. Гэхдээ нэг ийм юм байлаа шүү. За хэрвээ та хэд олвол ийм байна. Ийм дизайн ашиглах нь шүү дээ. Тэгээ надад энэ spider gel-нээс надад саарал ийм нэг юм silver саарал байгаа, silver gold байгаа. Хар цагаан мэдээж байгаа. Тэгээд энэ байгаа. Байх ёстой хитэн spider gel-с бол байна надад. За тэгээд дараагийнх энэ би энийг Amazon-оос авч ирсэн. Amazon-оос тэгээд юм юутай. Эдгээр бол ингээд нөгөө нэг юу 3D ийм тавгар лайн зурдаг. Нэг хэсэг тренд болж байхад нь л авч ирсэн. Энэ ингээ өнгийнхаагаа нэг 12 өнгөөс хаа. Энэс гадна би Oka Nail-ээс бас нөгөө юу хамгийн анх юм авч байхдаа
энэ зигзаг жилийг бүр захин авч ирсэн. Энэ болохоор нэг юм Milky Ivory өнгөтэй. Тэгээ нөгөө юм бааны туулаа муулаа хийгээд байдаг шүү дээ 3D солонгос бодолтой те. Тэрний ирээлсийг харж байгаа захиалж исэн. Энийг тэгээ өнгөгүүг, цагааныг энтергээд бас иймийг захиалжсан. Энэ бол гэхдээ яг байхад зүгээр хэрвээ чи юм advanced design-ыг сонирхдаг угаасаа явандаа юм хийнэ гэж бодож ивэл байхад илээхгүй. А гэхдээ мөнгөний гарал гэж бодож ивэл шүү дээ тий. Гэж бодож ивэл зүгээр л нэг юм жил. Энэ бол юм өнгөгүй жил байна. За энэгээр ч гэсэн тавгардын юм хийж болно шүү дээ. Өнгийн жил байгаа шүү дээ ягаа магаан тий. Тэр жийлүүдээр энийг орлуулж болно. Нарийнхан юм биертэй багсаар нарийнхан биертэй багсаар ингээд тоогор нуугар юм бол юм жээлэр хийж болдог шүү. Тэгэхээр энэ бол тийм амар шаардлагатай зүйл бол биш. За дараагийн сонирхолтой юм гэвэл энэ эдэр байна. Эдрийг би бас нэг газар би энийг их санах гэдэг юм. Золоо молоо гэсэн юмнаас авч ирсэн болов. Бас тийм нэ би айгүй олон хүмүүсийн юмнууд руу биччихсэн. Тэгээд аль нэгнээс л авч ирсэн баг та. Дээр үед. За ийм сет байна. Энэ чи жээл гинэ. Тэгээ энэ л хороо яадаг гэхээр хараа. Би энтэй төстэй юмнуудыг нөгөө юун дээр хэрэгжилж байсан. Энэ надаа ингээд 6 энэ үү 9 ширхэг өнгө байгаа энэс. Тэгээ энэ яадаг вэ гэхээр нэг юм texture гэдэг. Texture pigment гэдэг буюу одоо би энэ бичлэгэн дээрээ хийсэн энэ бодолтон дээр баг хэрглэж яг үзүүлж ийсэн баг. Энэ бодолтыг би бүр яг бичлэгэн дээр texture painting яаж хэргэлдэг талаар бүр үзүүлж ийсэн. Тийм ээ. Иймэрхүү дизайн бол нэг юм юу. Замаск гэдэг чинь хан манд ингээд замаскдсан юм шиг жоох юм арцгар те. Тиймэрхүү материалыг одоо эднэрээр хийж болдог гэсэн үг байхгүй юу? За иймэрхүү нэг юм байна. За тэгээд ийм нэг сет байна. Энийг бас би Amazon-оос авч ирсэн. Тэгээ энэ болохоор юу вэ гэхээр 3 битгэл бүр 4D юу гэж хэлж байгаа байхгүй юу? Энэ яадаг вэ гэхээр би таадаг энийг харуулж ирсэн тийм үү? Энэгээр би Halloween-ий нөгөө нэм товгор 3D нүд хийж үзүүлж ирсэн. Тэгээ энэ дэлгүүрээс авч ирсэн гэд хэлж ирсэн. Энэ яг энтэй адилхан бүтэцтэй. Тэгтээ яг төгсгөлдөө бол адилхан харагддаг. Гэхдээ texture-ийн хувьд те жоохон өөр. За яа. Энэ л хороо бас юм 4D овгор тавгор юм хийн штэ. Тэгээ энүүгээр би энэ бодолтны энэ хөөрхөн миний энжлийг хийж исэн. Энэс айгуу дэжгүй гар маранд наалдахгүй заа юу. Энэ ч гэсэн гэхдээ бас наалддаггүй л те. Энэ зүгээр том мэлтэй өнгөтэй. Энэ л хоор зүгээр юм өнгийн энэгээр тийм байд стайл хамснуудыг хийж болдог том уруул те одоо юу ч гэдэг сүүлийн үед тренд болоод исэн тэр нөмөм зөм бүх юм ингээд хийж олно шүү дээ. Тэгээ иймэрхүү юм байна. Иймэрхүү юмнуудыг ашиглаж би загвар хийх амар дуртай учраас надаа энэс нэг ширхэг бас юм өнгөгүй байгаа. Энийг би Шведийн брэндээс авч ирсэн. Эднийг болохоор би Oconnail-ээс авч ирсэн Солонгосоос. Энэ брэнд нь Musty брендийн им Malang Mood гэдэг. Тэгээ эдрийн өнгө бүр үнэхээр perfect. Би гэхдээ эдрийг unboxing хийж үзчихсэн баха. Ингэж харагддаг хараа. Тэгээ энэ чараа ингээм 3D. Хоп юм байна. Эдрээс надаа ингэж ер нь айгүй. Энээс надаа 4 байгаа. Ийм өнгө байна, өнгөтэй байна. Тэгээд эдэр байна. Яг гараараа ингэж те яг юм ингэж бүр гараараа уурлаж болдог те. Эдрийг болохоор зүгээр угаасаа шахаад багсмагсаар л ингэж янзлан гэсэн. Тийм байна. За тэгээд өөр нэг сонирхолтой сет гэх юм бол би энийг бүр хэдэн авч ирсэн болоо. Хараа Venimage брендийн Inks. Энэ цагааныг гэхдээ би тусдаа авч ирсэн. Энэ бүр дуусч амар хэрэгэлсэн болохоор дуусч. Гэхдээ би энийг ингээ аргалж болно. Дуусахгүй байж чадна би энийг. За энэ шар инкийг бол би бүр яг ашиглаж үзүүлсэн байгаа энэ бодолтон дээр. Борыг энэ ч үлээ ашиглаж үзүүлсэн. Тэгээ надад эндээс нэг юм тод хурц өнгөтэй 12 ширхэг сет.
4 12 шиг сет. Заяа. Ингээд юм мөнгө. Тэгтээ би одоо нөгөө яриад байгаа штеп. Гоё инк авмаар ингээ би нэг бичлэгтэр ярьжсэн штеп. Тэгээ би тэр инксүүд ямар өнгөтэй амар байгаа вэ гэхээр нэг тийм пастел өнгөнүүдтэй. Зөөлөн өнгөтэй. Тийм perfect цагаан тийм 2 инкс авмаар. Тэрнээс гадна 2 инкс авмаар байна. Тэрнээс гадна металл бас инкс байдаг бол авмаар байна. Тэгээд одоогоор надад байгаа нь ийм өнгийн инк тэгээд ийм байна. Гэсэн. Инкс гэдэг ямиг бол энэ дээр харуулсан баг гэж бодож байна. За энэ бол бас их сонирхолтой. Энийг надаас нэг Шведэд үйл ажиллагаа явуулдаг нэг юм хумсны бүтээгдэхүүн зардаг одоо газар байдаг шүү дээ. Тэгээ тийм газар ингээд туршиж үзээрэй явуулж исэн. Тэгээд амир хөөрхөн. Гэтэ би энийг туршиж үзээгүй. Зүгээр л нөгөө юм шингэн повдер. Энийг тэгээд яг хэрэглэх зарчмыг ялгаагүй адилхан заяа. Яг ялгаагүй. Нэг юм давуу тал бол энд байхгүй. Ялгаагүй топо түрхэн нөгөө non wipe буюу арчдаг топ коото биш арчдаггүй топ коото түрхээд тэг 60 секундын араас ингэж үрдэг. Ийм байна. За энэ болохоор амар сонирхолтой. Би энийг би олоод явуулнаа. За энэ яадаг вэ гэхээр энэ peel off base буюу энэний одоо үүрэг нь энэ аа. Амар кул яастай. Одоо би энийг та хэдий дараа нь туршиж үзүүлэе гэж бодож байна. Яагаад гэвэл би угаасаа одоо өөрийнхөө зүүн гарн дээр ерөөсөө смарт наахгүй гэж шийдсэн. Смарт наахгүй дандаа акрил хийн. Гэхдээ акрилыг бас акрил хийн. Тэгээд амар урт урт акрил хийжээд дээрэс нь энэ peel off base-ийг түрхэл сав гэж авал будга байнга солиод авах боломжтой учраас энийг ингээд одоо хэрэгжилжээ гэж утсан. Аль бишээ л аваад тавьчихсан ерөөс хэрэглээгүй. За энэ бас нэг айгүй хөөрх юм байна. Би энийг ингээ айгүй хин дизайн дээр энийг ашигладаг. Энэ болохоор юу вэ гэхээр бас нэг юм жел идэг заяа. Тэгээд ийм юм байдаг. Тэгээд жоох стики. Тэгээд нэг багсаар л авч хэрэглэх боломжтой. Эсвэл нэг мод байдаг шүү дээ. Модоор авч хэрэглэж болно. Энийг бол зөвхөн Oaken Nail-ээс авах боломжтой гэж би бодож байна. Эсвэл Солонгос байдаг хин нэгэнд харуулаад аваарай. Хараа. Ер нь тэгээд яг ийм онцгой гойд юмнууд гэвэл ингээл дуусчих байгаа байхгүй юу? Угсаа нөгөө charm center бол харуулах боломжгүй. Надад бүр хараад дахиад энэгээр дүүрэн байгаа. Энэгээр бас дүүрэн ингээл стикернүүд палмастер за бүр тосон харандаа мараа тэгээд үе төмөний надад байгаа. Тэгээд ийм байна. Тэгээд одоо ийм юмнуудаас одоо төрөл полига гэдэг үлээ тий. Полига цаасмааснаас одоо төрөл ийм их юм байгаа. Эдрийг нэг бүрчлэн ингээ харуулвал юу би YouTube дээр тавих боломжгүй тийм удаан бичлэг гарах болно. Тэгэхэд ийм байна. Ер нь бол миний яг харуулъя гэж бодоод байсан юмнууд ердөөл энэ. Тэгээ яг онцгой содон дизайнда юу ашигладгаа харуулвал та хэдэд угаасаа илүү сонирхолтой байх гэж бодоод энэ юмнуудаа харууллаа. Тэгээ ер нь бол яваандаа тий эдрийг нэг юм дахиад харуулж дизайнда ашиглаж та хэдтэй гой видео хийсээр байх болно. Тэгээ яг сонирхолтой санагдсан бүтээгдэхүүнүүдээ одоо чинь би энд ингэж ашигласан ингэсэн шүү гэдгийг хэлчихэд байгаа болохоор тэдрийг үзээгүй хүмүүс байвал үзээд үзээрэй. Тэгээ амжилт хүсье. Баярлалаа.